Харин өнөөдөр болохоор топик шалгалт өгөх төр явцдаа хэрхэн өндөр оноо авах талаар бичлэг бичсэн байна. Өөрөөр жаргал нь өнгөрсөн бичлэгээрээ топик шалгалтад бэлдэх талаар та хэдэд зөвлөмж хүргэсэн. Өмнөх энэ бичлэгнээс маань одоо миний хийж байгаа бичлэг юугаараа ондоо юм бэ гэхээр түрүүний хэлсэнчлэн өмнөх бичлэгийг маань топикт бэлдэх арга типүүд байсан бол одоо хийж байгаа бичлэг маань топик шалгалтыг өгөх явцдаа хэрхэн яаж өндөр оноо авах талаар ярилцах болно. За энийг болохоор би topic tips гэд нэрлэж байгаа. Тэгээ өнөөдрийн үед болохоор би өөрийнхөө хэрэглэж байсан хэрэгэлдэг 7 типийг бэлдсэн байна. Topic tip 1. Бүх асуултанд хариулах. Нэг ч хоос нь хүлдээхгүй байх. Ялангуяа унших дээр бол маш их цаг авдаг. Тэгээд амждаггүй. Би анхныхаа topic дээр уншихаа талаас нэг хальт гаргаж хариулаад баг уйлаад гарч ирчихсэн. Цаг маань баг. Тэгээд үлдсэнгээ буудсан. Буудсан ч гэсэндээ онсон л лсэн л да зарим хэдэн. Нэгдүгээрт битсэн шалтгаан юу юм бэ гэхээр заавал энийг дагаарэ. Нэг ч хоосон нүх битээ үлдээгээрэй. Тэгээ буудах аргыг одоо зааж өгч байна. Яаж буудах вэ гэхээр энэ бол судалгаагаар баталгаажсан зүйл биш гэсэндээ топикийн шалгалт топикч гэлтгүү ихэнх шалгалтууд 4 хариутай байгаа шүү дээ. A, B, C, D гэдэг. Тэр 4 нь тоон тэнцүү байд юм байна. Энд би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр буудсан гэсэндээ ердөө 4 хариулт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 4 дундаас онох магадлал 25% гэсэн үг байхгүй юу? Бага биш. Тэгэхээр өмнөх өөрийнхөө хариулсан хариултуудаа харамгц A, B, C, D дундаас аль нь байхгүй байна. Тэрийгэ голчлон буудах юм байна. Энэ бол миний буудах арга байгаа. Эхлээд нь өөртөө ихтэй байгаа асуултуудаа бөглөчих нь байна. Мэдхгүй байгаагаа орхиод явчих нь байна. Тэгээд сүүл нэрээд мэдхгүйнүүд нь орхигдоод ирэхэд үлдснүүдийг нь тэнцвүүлээд буудах нь байна. Гэтэ мэдээж буудахгүйгээр бүгдийг нь уншаад ойлгоод хийх бол хамгийн зөв шттэ. Энэ бол үнээр аргагүй болсон үед буудах. Аа шүү. Гэтэ миний болоор бол топикийг олон удаа өөрөөсөө шалгалт аваад үзчихсэн хүн бол цагандаа бол тэгэж амжихгүй байх асуудал гарахгүй гэж бодож байна. Миний өмнөх хэлсэн бэлдэх аргуудаар бэлдсэн үг бол. Хоёрдугаарт хэцүү асуулт дээр цаг бүү алт. Асуулт хариултаа уншиж үзээд өөртөө итгэлгүй байх юм бол магадгүй гэсэн хариултаа гээд өөр өнгийн балаар тэмдэглээд тэгээд дараагийнхаа асуулт руу ор. Тэргээд олон дахин уншаад цагаа өрөөдөх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд нэлэнхүүдэн дуусны дараа буцаад хэцүү асуултууд руугаа очиж болно шүү дээ, тийм болохоор цаг бол топик дээр алт учраас ойлгохдохгүй асуулт байх юм бол ер нь унших дээр шүү дээ, ойлгохдохгүй асуултын хамбал орхиол дараагийнх руугаа ор. 3-дугаарт хариултын цаасыг бөглөнгөө шалгалтаа хийхгүй байх. Дөнгөж цаг хэлсэнчлэн уншиг дээр цагаа хэмнэх бол хамгийн чухлаа. Хийчгээ тэр дорн бөглөөдөл маш их цаг алддаг. Тиймээс миний зүгээс л одоо нэг хуудсыг хийж дуусчаад одоо энэ гэхэд 4 хүртэл хийж дуусчаад бөглөөд энэ гэхэд 8 хүртэл хийж дуусчаад бөглөөд байвал илүү цаг хэмнэн гэж бодож байна. Гэхдээ мэдээж ойлгохгүй асуултын хамбал заавал хариулах гадах шаардлагагүй алгасна. Харин сонсох шалгалтын үед маш чухал анхаарах зүйл юу вэ гэхээр яг 60 минут дуусгаад сүүлийн асуултанд хариулах хэсэг дуусчихэд. Тэгэхээр биднэрт бөглөх цаасаа бөглөх цаг байдаггүй, шалгах цаг байдаггүй. Тэгэхээр яханах нь хэдүүлийн асуултанд хариулангаа бөглөх цаасанд хариулаад явах нэ. Шууд бөглөөд явна гэсэн үг. Сүүлд нь шалгах цаг байхгүй. 60 минут дуусгаад бүгд жинтэн болсон байх хэрэгтэй. Гэтэ яг одоо энд харж байгаачлан 9-с 12 дугаар хэсэг маань энэ дундаас ийм хариултыг сонгоорой гэсэн нэг юм бичвэр байгаа. Тэ энийг хамт уншдаг байхгүй юу? Энэ оронд яг хальт шалгаад байх боломжтой гэсэн үг. Тэгээ бөглөх цаас маань бол яг иймэрхүү байгаа. Энэ уртлын хэсгээр л өөрийнхөө нэрийг лалтын дугаараа бичнэ. Энийг бол аль хэдийн бөглөжсөн байх хэрэгтэй шалгалт эхлэхээс өмнө. Сая хувьд саяны шиг бөглөөд явна. Унших шалгалтын бөглөх цаасыг бол угаасаа түрүүний хэлсэнчлэн 4-4-өөр нь ч юм уу 5-аваар нь бөглөөд явбал асуудалгүй. Сүүлд нь харин заавал нэг шалгаарай. 4-дүгээрт асуултаа маш сайн ойлгох нэгтлэх. За унших ч байдаг байсан, сонсох ч байдаг байсан. Топикт ингээд яг өдөөд байна уу гэмээр асуултууд маш их байдаг зав ингээд. Энэ дундаас зөвийг нь сонго гихж байгаа юм шиг заяа. Хариултанд нь дандаа ингээд буруу юмнуудыг оруулж өгöd голт нь нэг ганцхан зөв юм оруулцдаг. Тэгсэн хэрнээсээ асуулт нь болохоор энд дурддаггүй юмыг сонгох ч юм уу эсвэл энэ ихэд дурддагцсан юмыг сонгох ч юм уу гэж явцдаг. Тэгэхээр асуултаа маш сайн нэгтэлж уншиж хариултлах.
Эхний хэсгийг л харчаал тэгж байгаа юм шиг байна гэж шууд хариулт руу гараа явчих юм бол алдах магадлал өндөр учраас асуултаа хамгийн түрүүнд хамгийн сайн нэгтэл шалгах. Тэгээ би юу хайж байгаагаа олох. Эмэгтэйгийн хэл хэмээг хайж гэнэ үү? Эрэгтэйгийн хэл хэмээг хайж гэнэ үү? Эсвэл эмэгтэйгийн хэлсэн юмыг хайж гэнэ үү? Эрэгтэйгийн хэлсэн юмыг хайж гэнэ үү? Эсвэл дурдгсан юмыг хайгаад байна уу? Зүгийг хайгаад байна уу? Гэдгийг сайн харах. Бас зөв буруу гэдэг үгээ ялгаж сурах хэрэгтэй. Солонгос хэл айгуу сонин. Монголд бол зөв буруу гэдэг хоёр үг чинь шал өөр хоёр байгаас тээ. Зөв буруу. Харин солонгос хэл дээр яадаг вэ гэхээр зөв биш гэж ярьдаг. Тийм учраас асуултаа бүрэн уншиж дуусгах хэрэгтэй. Өөр чинь юу гэдэг вэ? Барунгод, улбарангод гэж байгаа зү. Энэ хоёр яг үнэндээ яг адилхан үг. Тэгэнгүүт асуултан дээр энэ хоёрыг ингээд хольж оруулж ирээд идэг заяа. Хүнийг ингээд төөрүүлж байгаа юм шиг. Тийм болохоор ерөөсөө л миний өмнөх бичлэгэн дээр л яриад байсан юм. Энэ бичлэгэн дээр топгийн шалгалтыг өөрөөсөө авч үзээ. Шалгалтайгаа дасан зохицоо. Тэгсэн байхад бол алдна гэж байхгүй гэдэг байгаа байхгүй юу? 5 дугаарт сонсох шалгалт хийхдээ ёжа намжаа гэдэг дээр point өгч сонсоорой, анхаараарай. 4-р типэн дээр анхааруулсантай адилхан тэр эмэгтэй эсвэл эрэгтэй юу гэсэн бэ гэсэн асуултууд ороод ирдэг байхгүй юу? Эсвэл юу гэсэн бэ биш, юу хийх вэ? Ирээдүйд юу хийх вэ гэж бас ороод ирдэг. Гэхдээ топгийн шалгалтууд ингээд шалгалтын бүтцэн яг адилхан байдаг байхгүй. Тэдгээр асуултанд тийм орж ирнэ, тэдгээр асуултанд тийм орж ирнэ. Тэр шалгалтандаа өөрөөсөө аваад үзсэн шалгалтандаа бэлтжчихсэн хүн бол алдахгүй байх. Гэхдээ гэтэл асуултаа хамгийн сайн унших хэрэгтэй. Өнгөрсөнд хийсэн юм асуугаад байна уу? Одоо хийх юм асуугаад байна уу? Эхлээд нь асуултаа уншчаад эмэгтэйг яриад байна уу, эрэгтэйг яриад байна уу гэдгийг мэдэж авах нь өнгөрсөнд хийсэн юм яриад байна уу, ирээдүйд хийсэн юм яриад байна уу гэдгийг мэдэж авах нь асуултаа унших. Энэ хідэн чүтэй хэлж. 6 дугаарт сонсох хэсэгт анхаарлаа хэрхэвт сарниулж болохгүй. Яагаад гэвэл сонсох хэсэг бол за ингэж хэлчихье. Хамгийн амархан хэсэг нь 100 оноогоо аль болох гүйцэж авах хэрэгтэй. Ядаж ирээстэй шиг авч иж унших дээр алдах хэрэгтэй болоод байна. Бичих дээрээ бас алдах хэрэгтэй болоод байна гэсэн үг. Тэгэхээр амархан хэсэг дээрээ оноо цуглуулах нь ер нь бол бидний зорилго штэ. Ягаад гэвэл тэр чинь тэрдэн дээр тэд оноо авч иж, энэ дээр эд оноо авч иж топгийн 6 үг нь биш. Нийт оноог чинь ингээд тоолж өгч байгаа учраас сонсох хэсгээр аль болох их оноо авах хэрэгтэй. Тэр ингээд найзуудтайгаа ярьж байхдаа хүртэл ингээд хальт анхаарлаа сарниулахад л ярьж байгаа юм ин алдаад явчихдаг штэ. Тэрнтэй яг адилхан ялангуяа топ хүчин шалгалт учраас хэдхэн секундэд яригдаал дуусна. Тэгэхээр анхаарлаа хэдхэн секунд алдах үед л хариултаа алдчихна гэсэн үг. Тэгээд эхлээд асуулт хооронд байдаг зайндаа хариулах зүйлээ одоо хариултаа эхлээд унших нь би юуг хайгаад авэ гэдгийг хайгаад байгаа вэ гэдгийг мэдчих авах нь. Топик шалгалт эхлэхэд ингээд дуу яваал. За ингээд тэдгээр тийм шалгалт ингэж явж ийн. За тэдгээр асуултыг уншия да гэсэн хэсгүүд ингээд байдаг хгүй. Тэр хэсэгт нь эхлээд нь хариултаа маш хурдан гүйлэх харчих хэрэгтэй. Тэг гүйлэж харахтаа хажууд нь ингээл ингээд монголоор бичиж явчих юм бол сүлд нь хариултаа ингээд болох дамар штэ. Тэгээд хоёр асуулт хооронд бас ингээд тэдгээр асуултыг уншия. Тэрийг ингээд одоо тэгж хариулаарай тэр гэсэн бас тиймсэд гэхгүй. Тийм учраас асуулт хоорондоо юу хайж байгаагаа олоод хариултаа гис нэгэнд гүйлгэж харчаад энэ юм байна тэр нь тийм байна гэж өөртөө айл болох ингээд ойлгохоор тэмдэглэчээд сонсох юм бол сонсохтой илүү төвлөрнө гэсэн үг. Тэгээд сонсож дуусныхаа дараа хариултаа уншаад хариултаа олоорой. Сонсонгоо хариултаа уншина гэж хизээч байхгүй. Тэгэх юм бол хариултаа сонгосон ч юм байхгүй, ихээ текстээ бүтэн сонссон ч юм байхгүй болно. Тэгээд текстээ энэ текстийг нэг уншиж гинөө, хоёр уншиж гинөө гэдгээ бас анхаараарай. Яагаад гэвэл нэг уншиж байгаа бол нэг сонсолтын дээр бүгдийг барьж авах хэрэгтэй байна шүү дээ хариултаа. Хоёр уншиж байгаа бол тэр текстээс хоёр асуултанд хариулж ивэл эхний уншилтын дээр нэгийг хариулдаг болох нь дараагийн уншилтын хоёрыг хариулдаг болох нь. Зөв хариултыг олох чухал гэдгээ санаарай. Ерөөсөө ихийг бүрэн ойлгохоос илүү зөв хариултыг олох чухал. Тэгж бодож оноо авч бид гэж оноогоо авах нь чухал байгаа даа штэ. Тэгжиж сургуулиас сэтгэл хөдлөл авах гэдэг штэ цаачаа. Тэгээд дахиад л хэлчихье. Топ шалгалтыг өөрөөсөө авч бэлдсэн хүн бол андахгүй дээ. Тэгээд одоо 7 дугаарт нь болохоор би ерөнхийд нь базаад энэ сонсох, бичих, унших 3 дээр нэг тип билчээ гэж бодоод байна. За сонсох хэсэг дээр бол сонсонгоо тэмдэглэл хийх их зүгээр байдаг шүү. За гэхдээ бүгдэн дээр нь биш. Яг нэг юм цаг, газар мэт зүйл ингэ заасан хэсэг дээр. Тэгэхээр сонсонгоо хальт тэмдэглэл хийж явах бас айгүй чухал. Ялангуяа 3 хариултын хэсэг байх юм бол. Унших хэсэг дээр болохоор хамгийн сүүл базаж хэлэх тип бол цаг маш чухал. Цаг.
нэг текстийг 2 удаа уншихгүй гэж бодох хэрэгтэй. Нэг л удаа уншиж, 2 удаа унших бол цаг алдах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр яах нь текстээ уншингаа тэр текст дотроос чухал хэсгүүдийг гис дугуулад тэгээд асуултаа хараад нөгөө дугуулсан хэсгнүүдээр шууд нүдэн тусаад шүү дээ. Тэр чинь цаг амар хэмнэдэг байхгүй юу? Нүдэн тусан хэсгээсээ шууд хариултаа аваад сонгочих нь. Унших хэсэг дээр угаасаа буудаж таарч магадгүй, буудахгүй бол маш сайн байна. А буудаж таарах юм бол ер нь яаж ч магадгүй гэд ер нь бодчих хэрэгтэй шүү дээ. Тийм учраас өөртөө ихтэй хэсгээсээ төрүүлчихийг түрүүний хэлсэнчлэн мэдгүй асуулт байх юм бол шууд алгасаад тэрийг өөрөнгөний балаар тэмдэглээд явах. Өөрөнгөний балаар тэмдэглэж байгаа нь яаж байгаа вэ гэхээр бас ингээ буудаж ч амжихгүй үеуд байдаг хгүй юу? Тийм үед харах юм бол өөрөнгөний балаар тэмдэглэсэн энэ байж магадгүй гэсэн хариултад тэмдэглэсэн байгаа шүү дээ, тий. Тэр хариултаа шууд сонгочих гэсэн үг. За тэгээ сүлд нь бичгээр юу анхаарах вэ гэхээр утга учиртай, гол санаатай юм бичих хэрэгтэй. Бас ингээд яаж хэрхэн бичнээс чинь гадна тэр бичсэн зүйлийг чинь юу илэрхийлэх гээд байгааг хардаг байхгүй юу? Жишээлбэл энэ дээр эсэргүүцэж гин үү, эсэргүүцэхгүй байна уу гэсэн асуултаа хамбал эсэргүүцнэ гэж бодож байгаа бол эхлээд энэ дэр нэг талаар ярьж агаад сүлд нь эсэргүүж дуусна гэсэн үг. Би эсэргүүцэж гинэ гэд. Богинохноор ихэд өөрийгөө илтгэх гэсэн санаа чинь ил тод байх хэрэгтэй. Тэгээд ямар ч их юм байдаг ч гэсэндээ топик дээр ялангуяа бичихтэй эхлэл, өрнөл, төгсгөл буюу дүгнэлт гэсэн 3 хэсэг заавал байна шүү гэдгийг санаарай. Тэгээд бас өөр зүйл нэмжлэмээр юм юу вэ гэхээр онооны тооцоол сайн гэрээ. Жишээлбэл за би сонсгоо за сайн ичлээ гэж бодоод 100 авлаа гэж бодъё. За унших бас би 100 авчлаа гэж бодъё. Тэгвэл 230-аас дээш унах юм бол топик 6 авъя штэ 6 авъя гэж зорж байгаа юм байх юм бол. Тэгэхээр 100 гэхээр бичгтэр 30 оноо авах юм бол 230 болоод топикийн 6 авах нь байна. За би тэгвэл өөртөө бичгтэрээ жоохон муу юм чинь гэж бодож ивэл сонсох, унших хоёроо огт алдахгүйгээр хийх хэрэгтэй байх нь. Эсвэл гайвэ гэж бодож ивэл сонсох дээр нэг жоохон алдаад ир, унших дээр бас жоохон алдаад нэг ир авлаа гэж бодоход 180 оноо болно шүү дээ, тий. За тэгвэл яг нь бичих дээрээ 50-аас дээш оноо авах хэрэгтэй байх нь. Онооны тооцооллоо бас төрүүлээд хийчихсэн байх юм бол өөрийгөө хаана одоо хэд алдах хэрэгтэй юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээд нэг асуултыг хариулахдаа энэ асуулт миний топикийн онооны 2 оноог авч явж байгаа гэдгээ бодоорой. Шалгалт өгөхөө өмнө заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. Төгсгөлд нь хилчдэг те. Өөрчийгөө хичээл тийм тэгээд топик шалгалт өгөхөө өмнө янз бүрийн битээ бодоорой. Бодол битээ автаарай, сайн унтаарай, сэтгэлээр битгий унаарай. Яагаад гэвэл хамгийн их оноогоо авах хэрэгтэй сонсогч талтан дээрээ өөрийн бодоод сасан найз залуу найз өхнөө боддог ч юм уу ингээд эсвэл өлсөөд ч юм уу байх юм бол нэг хариулт алдлаа, нэг 2 оноо алдлаа л гэсэн үг шүү дээ. Тийм учраас анхаарлаа битгий сэрнүүлээрэй. Сонсох дээр ялангуяа аль болох бүх оноогоо аваарай гэж хэлмээр байна. Саяны миний хэлсэн 7 тип маань та хэдэд хэрэгтэй байсан бол хэрэг болох юм бол биед нь баярлнаа. Тэгээд өөр бас топик шалт бөглөхтөө өөр чи хэрэг болчихсон тип байх юм бол доор комент ирүүлтэйгээрэй. Channel-а одоохондоо subscribe хийгээгүй үзэж байгаа хүн байх юм бол subscribe хийгээрэй. Баярлалаа. Биштэй. Топикийн 6 аваарай гэлж. Топикийн 6 аваад тэтгэлэгтэй сураарай. Баяртай. Манай чипсаа бүтсэн баярлалаа гэлж.